4 настай бяцхан харваач 9 сондөр улсын мэргэн харваач болох мөрөөдөлтэй. Монгол Түмний үндэсний их баяр наадамд өсвөр үеийн харваачид онцгой өнгө нэмсээр байна. Үндэсний өв соёл уламжлалт спортын нэг болох сурын харвааг сонирхох хичээллэх хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж өргөжин тэлж байгааг багш дасгалжуулагчид нь онцоллоо. Энэ жилийн баяр наадамд анх оролцох гэж би бяцхан харваачийг 9 дээр гэдгээ. Үндэсний сурын харваагаар хичээлдэг ахыгаа харсаар энэ спортод дурлаж, ийм дөрөвхөн настайдаа үндэсний их баяр наадамд оролцохоор бэлдэж байна. Цэцэрлэгийн хичээлийн хажуугаар хичнээн ядарсан ч сур харвааныхаа хичээлд тасралтгүй сууж, хүсэл эрмэлзлээр дүүрэн урагш тэмүүлэх 9 дээр охин ирээдүйд улсын мэргэн болох мөрөөдлөө хуваалцсан юм а. Тэмдээ датсан. Ямар тэмцээнд орж исэн бэ? Осын наадын тэмдээ хурдад аваад тэмдэн. Тэмдээнд ороод медаль авч ирсэн үү? Авчихсан. Ямар медаль авч ирсэн бэ? Алтан медаль. Алтан медаль авч ирсэн. Харин улсын үндэсний их баяр наадмын харваанд 2 удаа оролцож алтан медалийн төлөө цэцмэргнээс сорж явсан түүний нэрийг анх баяр гэдгээ. 7 настайгаасаа эхлэн сурын спортоор хичээлж эхэлсэн тэрээр энэ жилийн наадмын түрүү харваач болох том зорилгыг өөртөө тавьсан байна. Найдвартайгаа харваач бэлтгэлэх тухайдаг. Чи энэ улсын наадамд хэдэн удаа орж исэн бэ? 2 удаа. Тэгээ 2 удаа ороод Нэг удаа нэг төрүүлсэн, тэгээ нэг удаа 2 орчихсон. Монгол үндэсний уламжлалт сур харваагаар хичээллэх хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаад багш дасгалжуулагчдын зүгээс баяртай байгаагаа хуваалцсан юм а. Түүнчлэн өсвөр наснаасаа сур харваагаар хичээллэх нь өв соёл уламжлалыг тээхээс гадна тухайн хүүхдэд олон талаар эерэг нөлөө үзүүлдэг байна. Манай Монгол харвааны андууд клуб маань одоо байгуулагдаад бол өөр үндсэндээ бол 10 дахь жилийнхээ ойгоо огтж байгаа. Би өөрөө 123 дугаар сургууль багшилдаг учраас манай хүн бас 123-ын багш. Тэгээ хоёулаа клуба өсвөрийн харваачтай болно гэсэн зорилгондор одоо 2023 оноос эхлээд хүүхдүүдээ сургуулаасаа эсэлтийг авч нийт 70 гаруй хүүхд бэлдэж өнөөдрийн байдлаар 47 хүүхд улсын их баяр наадамдаа ингээд бэлтгэлээ хангаад байж байна. Хүүхдүүд маань мэдээж бага насны цэцэрлэгийн насны хүүхдүүд маань өдөөд одоо харваж сурж байгаа юм чи эднэрээ маань яг бэрхшээлтэй зүйл нь юу вэ гэхээр одоо яг уралдаан тэмцээн хаврын наадмууд явагдаж байгаа үед яг унтлахны цагаар унтдаг ч юм уу, нойр мөглөх, бүр ингээд зурхаа дээрээ унтсан тийм явдал ч гэсэн манад байгаа шүү дээ харвааныхаа юун дээр. Тэгэхээр авууштай талууд нь юу вэ гэхээр үнэхээр энэ хүүхдүүдийг энэ үндэснийх нь өв соёлоо түгээн дэлгэрүүлэхт нь өвлөж үлдээхт нь энэ хүүхдүүдээ ингээ нэгэн талд дурлуулж чадсан болохоор хүүхдүүд маань бараг л шантардаг хүүхэд ховордоо өдрөөс өдөр дурлаж л орно гэхээс биш шантарж байгаа хүүхдүүд бол манай энэ хүүхдүүд төр бол бараг байхгүй. Үндэсний сур харваа нь өв соёл уламжлалаас гадна тухайн хүүхдийн хүмүүжил сахилгат зэрэгт мэдэгдэх үе эерэг нөлөөллийг үзүүлдэг байна. Алтан шар зурхаагаа хүндэтгэн мэхэж халуун нарыг жажралгүй цэг зогсох тэд бол Монгол соёл уламжлал бит бус өвийг тэгж түгээн дэлгэрүүлэгчд юм а.